Сайн уу, намайг Ануужин гэдэг. Би ирээдүйн барилгын салбарт ажиллахаар өрөг угсрагчийн мэргэжлэр сурдаг. Сайн уу, намайг Галхүү гэдэг. Би харин хаан чирлэгтэй байдаг Гайнуурч мэргэжлэр мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад суралцж байна. Өнөөдөр та бүхэнд цогц гүйцэтгэлийн 6 алхмыг танилцуулъя. Энэхүү 6 алхмыг хамтдаа дагаж мөрдснөөр нэгдмэл зориг төлөвлөлттэй байж чанартай бүтээгдэхүүн гаргахад туслана. Сургуулийн удирдлага Мужааны багшид эвдэрсэн сандлуудыг сольж шинэхэн сандал урлахыг даалгажээ. Үүний дагуу Мужааны багш Мужааны мэргэжлийн ангийн сурагчдтайгаа хамтран дадлаг хичээлээр сандал урлахаар болов. Сандал хийх гэж байгаа Мужааны ангийнханд даалгавартай холбоотой маш их мэдээлэл хэрэгцээтэй. Ямар өнгөтэй, эргономикийн хувьд ямар байх, хэдэн ширхэг хэрэгтэй, хэдэн төгрөгийн төсөлтэй, хизээ хэрэгтэй гэх мэт. Цуглуулсан мэдээлэлээр үндэслэн сурагчид маш сайн төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Ерөнхий төлөвлөгөөнөөс гадна бүтээгдэхүүнийхээ техникийн зургийг 2-3 загвараар гарган зурхан зүйтэй. Үүний дараа ашиглагдах материалуудынхаа үнийг тооцоолон гаргаж, хэдий хугацаа шаардлагатай болон ямар багаж төхөөрөмжүүдийг ашиглахаа тооцож, хэрэгцээтэй бүхнээ төлөвлөх ёстой. Одоо харин төлөвлөгөөгөө хэрхэн хэрэгжүүлэх талаар хэрэгцээтэй шийдвэрүүдийг гаргана. Аль загварын дагуу сандал хийсэн дээр болохоор шийдвэрлэх болон материалаа хаанаас авах, хэн явж материалыг худалдан авах болон ямар багаж хэрэгслүүд ашиглахаа шийдвэрлэнэ. Ангийн хүүхдүүд сандлаа хийж эхэллээ. Алхам бүртээ шалгаж, уйлдэл бүртээ хяналт тавих хэрэгтэй. Бүх хэмжээсүүд зөв хийгдэж байгаа эсийг тогтмол хэмжиж зурагтай харьцуулна. Ажлын алхам бүрийг эргэн санаж, дараагийн удаа аль хэсэгт илүү сайжруулалт хийх хэрэгтэйг олж тогтооно. Энэ алхмуудыг дагаж мөрдснөөр цогц гүйцэтгэлийг бий болгох боломжтой. Та бүхэнд амжилт хүсье. Мэргэжлийн боловсрол миний сонголт.